Сайн байцгаана уу хүмүүстээ асинхрон хичээлийн сэдэв баймж бүтээвэр. Хичээлийн зорилго маань баймж бүтээврийн утга үүргийг тодорхойлж зөв хэрэглэх. Хэлний нэгж гэж юу вэ? За хүмүүс дан ганц үг бүтээвэр харилцдаггүй, харин эдгээрийн багтаасаа өгүүлбэр зохицолбороор харилцдаг. Ойлголоо. Тэгвэл хэлний нэгжүүд нь тэгвэл нэг нь нөгөөдөө багтдаг юм байна шүү дээ, тийм ээ? За тэгвэл хэлний нэгжийг их бага нэгж гэж ангилгаа гэсэн. За тэгвэл их нэгж гэхээр зохицолбор өгүүлбэр болно. За энэ маань их судлал өгүүлбэр судлал гэх юм гэсэн. Бага нэгж гэхээр үг бүтээвэр, үг маань үгийн сан судлал болно, тийм ээ? Бүтээвэр судлал гэж агуулгын түвшинд яригдах нэ. За тэгвэл зохицолбор гэж юу юм бэ? Хэрэг явдлыг одоо тусгаж тухайн хүний зохиц санаа гэлтэж яадаг. Өгүүлбэр гэхээр үйл явдлыг тусгаж тухайн түүний тухайныг санаа илтгэх нь салангат юм үзэгдлийг нэрлэж тэдгээрийг гол утга илтгэх нь үг гэдэг бол бүтээвэр гэдэг бол юм үзэгдэл юунаас хэрхэн бүтсэнийг утгачлан тусгадаг. Хэлний агуулгын хамгийн бага нэгж цааш үйл одоо задрах утгад хэсэг болох бүтээвэр байдаг бол хамгийн их нэгж нь цогц өгүүлбэрүүд байдаг байх нэ. За эндээс хэдүүлээ харъя. За хэлний нэгжүүдийн хооронд дээд доод нэгжийн аль альны шинжийг агуулсан нэгжийг завсрын нэгж гэдэг тийм ээ. За тэгвэл нийлмэл өгүүлбэр, холбоо үг гэх яс. Тэр маань завсрын нэгж болох нь үндсэн нэгжүүд бол зохицолбор өгүүлбэр үг бүтээвэр байх нэ. За ихэнх төрх өгүүлбэр зохицолборт найруулгын өнгө аяс шин санаа бий болгож олон янзын нэмэлт утга илтгэх үг хэллэг бүтээврүүд байдаг. Өгүүлэгч ба бичигч тухайн юмд хандах хандлага, үзэл бодол, сэтгэгдэл, хүсэл эрмэлзэл, үнэлэмж зэрэг нь одоо өгүүлж үзэл байнга илэрч яадаг өгөөд үүнийг баймж утга гэнэ. Баймж утга нь хэлний бүх төвшөнд хэлний бүх нийжээр илэрч олдог. Өөрөөр хэлбэл баймжийг үйл үг, тэмдэгнэр, тооны нэр, авиа ба дүрс дуурайх үгээр илтгэхээс гадна өгүүлбэрийн үйл хүн гишүүн ямагт ийм утга агуулж яадаг. За дорж бас л хөдөө явсан гэсэн өгүүлбэрийг задлан шинжлэх юм бол бас эл гэсэн одоо дорж байн хөдөө явдаг гэсэн санаа илэрч байна. За яв гэдэг дээр сан гэдэг нь мэдэгдэж өнгөрсөн цагийн утгаа. За гисэн гэхээр дорж явсныг яг тодорхой мэдээгүй энэ тухай хэн нэгнээс бүхнээс дам мэдсэн утгуудыг одоо баймж дээр илэрч байна гэсэн. За баймж үг дээр ямар жишээ вэ гэхээр дорж үнэн хэрэгтэй хөдөө явах шаардлагагүй. За тэгэхээр юу гэхээр үнэн хэрэгтэй гэдэг бол доржиг онцсон одоо хандлага байна. За явах шаардлагагүй гэдэг бол дургуйцсан хандлагыг баймж үгээр илэрхийлсэн. За баймж өгүүлбэр гэхээр пөөх дорж үнэн хэрэгтэй өдөө явах шаардлагагүй гэх өгүүлбэрийг болохоор задлан шинжилвэл пөөх гэдэг бол аялах үг өгүүлбэрээр доржин одоо явсан нэлээд дургүй байгаа гайхан илэрхийлсэн. Одоо хэсэг баймж өгүүлбэр илэрхийлж байна гэсэн. За баймж бүтээврийн утга асуух утгатай, онцлог утгатай гэж багш нь түрүү ярьсан тий. За энийг бид нар бол урд нь баймж дээр үзчихсэн ерөнхийлөн асуух гэрөө гэдэг ялган асуух бэ. Батлах онцлог гэхээр шүү за, магадлах гэхээр даг даа хун, салган онцлог гэхээр эл бол хүртэл гэж гэтэг гихч бээр одоо минь чин энэ зэрэгцүүлэх гэхээр чэ зэрэг мэтийн ерөнхийлөн дуудах гэхээр ялган дуудах гэхээр минь. За тааварлан барагцаалах гэхээр биз буй за, төсөөлөн барагцах нь шив шиг шүү, жичин адилах гэхээр мэд шиг, стомсрлон адилах гэхээр мэд шүү, багасхан адилах хан, за шууд дурсан дурдаг гэхээр билээлээ, ажээ аж, санжээ санж, дам дурсах гэхээр гин. Хүсэг утга маань сан, нотлон батлах гэхээр ээ, одоо юм гим гүм, боломжийг батлах гэхээр инээ, минь чин, хориглох бүү битгий өгөөс утга маань үлээс сануулах нь бий гэсэн утгатай. Одоо баймж дээр утгууд байх нэ. За бүгдээрээ дараах зөвлөмжийг уншаа. Зөвлөмжийн дагуу дасгал даалгаврыг хийгээд багш руугаа илгээгээрэй.